Kim be? Хараад байна. Юу гинэ? Аяа андмын чи хаалгын тогшооч. За энэ бол Өмнө Говь аймагт байрлах Догшин удагт Данзай Арвжагийн босгосон шүншгэлсэн дэмчгийн хід. Энд олон хонсон айлынхаа бас ховзайг нь татахаар Өмнө Говь зорж ирсэн юм аа. Би нэг золог өгч. За баярлалаа. Сайн явж байна уу? Сайн явж байна уу? Сайн явж байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? За, таньдаг хүн байж чинь. Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Юу маа тэрээс автоогоо дээ. Энэ нутгийн хоо та? Би энэ нутгийн хүн байна. За. Хэзээ ирэх вэ? Би ч өнөөдөртөө ирээл тэгэл явж байна. За би ирээд оюутгаар ажилласан юм. Ойлаа. За. Хоёрдугаар сургалтад өнөөдөр бас дэмжгийн дээр бас ойрд ороогүй. Мэдээд байна. Манай хоёр бас хотоос ирсэн. Манай хоёрын зөвлөх маркет. Манай багийнхан явж байгаа тийм. За. Манай хоёр бас энд урд нь ирж ирсэн. Тэгээд өдөр ирж үзээг дандаа ороо ажилттай таараад. Яа таарсан. Манай Минь тусаа мэдээ да Монгол хүмүүс байна. Алдрын бай таних. Наранбаатар гэж юм. Наранбаатар. Наранбаатар дээр өгдөг. Сайн явж байна уу? Энергийн төв дээр таарлаа. Тий. Бэлэгдэлтэй сайхан байна. За юу ч гэсэн хатамдаа сайхан залбираа тий. Тэгээд Хонох газаргүй л яваа штэ ах минь. Хонох газаргүй. Хонох газар олцсон юм шиг тийм шүү. Үгүй ерөөс хонох газаргүй явна штэ. За хотоос явж байгаа юм жоо юу нутаг тэрсэн. Тийм шүү. Яах вэ дүү? Ажлаа та оюутлахаар тэгээд орчин тий. Бид авчлаа амжууд. Юу яа гэм бэ? Танах гэр чинь хаана юм байхаа? Гэр сумын төв дээр байгаа шүү. Одоо эндээс 20 хэдэн км. Одоо шулуу явал 10 байд. Тойроо явал 20 хэдэн км байгаа. Өөр өчтөг яваа уг нь төв болохгүй даах минь. Нэг жаах байж чадахгүй хаа. Ямар ч гэртэй байж чонуулъя. Манайд очиж хон. Уянтай сайхан байна. Энергийн төв дээр дэмчгийн хэд дээр таарад. Харин тийм байна. Яасан. Өнөөдөр ажилтаа. За залбираа тэгвэл танах руу мартах нь тийм үү? Тэгэ. Ямаа гэж. Гэлаа. Намаа тамхилаа тий. За тэг энэ сууж байгаа тав. Тэгэ. Тоглох уу? Монгол хүмүүс байна эн чинь. За сайхан үйлжиж гин үү? Сайн явж гин үү? Сайн явж гин. Та сайхан үйлжиж гин үү? Оо сайхан. За. Манай нутгийн бас гол шүтээ. Дэмжгийн Тэглгүй яах вэ? өнөөдөр энэ сайхан удаа таарсан гоё. Яа сэтгэлтэй чануулаад. Сайхан хоо хийж өгөөрэй. Гэлаалаа. Тий. Ажил дээгүүрээ юу замаар ажил дээгүүрээ ороод бас ажлаа зохицуулаад тэгээ харийг үзүүлээд. Тэх үү? Тэрэн дээр. Тэгээ. Сүлжээ ороод гэрлүүгээ хэлий мэдэг. Үнтэй очиж байгаа шүү гэж хэлсэн дээр. Гэр бүлийн хүн урлах юм шүү дээ. Юу явуулын хүн дагуулад аваад ирэх үү? Манайхаар явуулын хүмүүс их Их ер нь их явж байгаа. Манай хоёр ч гэсэн одоо бас ирсэн. Тэгээ ороо гарнаа гэхдээ хоол идчихэл манай хоёр. Тэгээ гарах. Та хаана албаштдаг юм бэ? Би хуваараа ажилд юм аа. Ер нь бол оюутлогод манайх нөгөө жолооч нийлүүлдэг тийм байгууллага байгаа компани тий. Энэ орон нутгийн бас олон ажилчид, нэлээд олон ажилчидтэй тийм байгууллага байгаа. Тэг яг би замаараа ажиллаараа оруулаад тэрийг бас харуулад. Тэгээ явцгаач. Тэгээ та чинь би тэгэл таны замыг дагаад л явна штэ. За тэгээ. Тэ сайхан Юу яг хонох газаргүй би ч одоо баг буудалд ерөнхийдөө хончоод л буцах юм байх гэж бодож байлаа. гүйлгүүд одоо. Өөрөө шинэ бууд тонж байсан юм. Хонж өгдөггүй л. За.
За тэгвэл Сайхан энергийн төв. Сайхан энерги аваад явъя. Жалаалаа хаа. Тэгээд Стад урсгалтай сайхан юм байна. Энергийн төв дээр ирнгээд хоног хайлаа болчдөг. би ч нөгөө хаана харлаа гэж анхаараа тэгж бодоод байгаа шүү. Ер нь хүмүүс. За нэг тагтаа холчий. Би ч бас будаа авсан шүү бас. Гов цагаагаар сайхан байна те. Цагаагаар өнөөдөр хүүтэн байж шүү. Бусаар дулаахан байсан. Ааха. Нэмэгтэй байгааг юм нэмэх гараацтай байгаа гэдэг тэгээд байсан юм аа. Бүрүү. Жохон сэрүүхэн байна те. Өчигдөр Өчигдөр салхи багтай. өчигдөр нэмэх гараацтай байсан гэж үү? Тэгсэн өчигдөр нэмэгтэй байсан. Өөх. Машины гараацал тэг заагаад байсан та. Аа. Та будаа ах уу? Ажлын төлөвлөгөөнүүдөө жоох өөрчлөе те. Тэгээд нэг хэсэг нь Түүнчлэрийг төвөг оюутлогоор болоог үзтээ. зүгээр Зүгээр үү. За. нэг хэсэг нь оюутлогоо би ч яг энэ хэдийг оюутлогоо юун дээр хүргэж өгчөөл сомроо өргөж гисэн. Ааха. Тэгээ сомроо очиод хоёлаа ажил дээгүүр ороод тэгээд гэртээ байж энэ те. Өнөөдөр өдөр богинохон юм чи одоо дороо өнгөрөх байлаа гэдэг. Дараа өнгөрөх байлаа. Одоо өвлийн. За гэлаа. Тэ. За Энергийн төв. Энэ аглаг талд те. Ингээд сайхан юм энергийн төв байж байгаа гэдэг бас гайхалтай яа. харин тий. Тэгээд одоо өөртөө чинь таараад энэ бодж яваагүй юм уу? Төвхтөн үнтэй таарсан юм шиг. Мэдгүй одоо янз бүрийн юм асуугаад газаргүй. За явъя тэгвэл мордъя. За тэгээ. Ирээгүй ерөөс энэ дэмчгийн дээр би ангуудаа ирж байна. Таны машин аа нэ. За машинд сууж. Тэгье. Тэр жороо онгон хүлэгмээ хацар даран дүүлээд байна уу ба хахадын бошиг ихч мэд бүсгүй хонгорхон Аян таны ажил юм уу? энэ манай Хамбог хурд. тэ хамбог. ХХК. За. 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 замар яран хич танай дэчсоо Сайн байцгаа. Сайн байцгаа нөө. Ажил тал өндөр байна уу? За харин дэмчгийн дээр таарад. Оюутан дацаа хоёроо цаашаа оюутлогоо руу явуулах гэдэг. Яах вэ? Таньдаг хүн явуулж байна. Манай тооноо тавиад байсан. Танай тооноо гэж. Одоо энэ хамбог хурд ямар үйл ажиллагаа явуулдаг компани юм бэ? За манайх энэ оюутлогод хүн тээврийн үйлчилгээ үзүүл тий. Тэгээ жолооч нийлүүлдэг. Тийм үйл ажиллагаа явуулж байгаа тий. Тэгээ одоо өнөөдрийн байдлаар нэг 250-аад ажилчинтай. Тийм байдлаар үйл ажиллагаагаа явуулаад ингээ явж байгаа. Одоо нуур хат чинь хүн тээвэрлэл гэдэг чинь бол маш чухал хариуцлагатай ажил. Тэр ер нь жолооч нар яг хөө ер нь ямар шалгуураар нь авд юм бэ ер нь? Жолооч нар нөгөө одоо ер нь шалгуур бол юу байгаа л да. Мэргэжлээрээ. Одоо 2-3 жил ажилласан байх. Гэдэг анх тэгдэг байлаа. Сүүлийн үед бол бас нөгөө орон нутгаас бүх хүн автобус барьдаг уу те том аврын автобус барьдаг үн тээврийн. Тэгэхгүй бид өөрсдөө нөгөө авчираад боломжийн нөгөө өөрсдөө сонирхолтой хүмүүсийг сургаад дадлагжуулаад тэгээ тийм байдлаар шалгуурын тэгээл авт. Тэгээ арх тамхи хэрэгэлдэг үе одоо хүнтэй зөв барьцдаг шалгуур бол янз янзын шалгуур тавьж байна. Чухал те. Хүний амь насыг тээвэрлэнэ гэдэг чинь чухал ажил. Их чухал ажил. Ер нь ойлгоос нөгөө хамгийн үнэт зүйл одоо нөгөө хүн тий ажилчин гэж ярьдаг. Тэрийг одоо бид одоо гэрт нь аюулгүй аваар ослгүй өргөж өгөх бас чухал ажил хийж байгаа л гэж бодож байна. 12 онд үүсгэн байгуулагдсан. За. Тэгээд би өөрөө чинь оюутлогод анх ажилд орсон түүхгүй л бас нөгөө 2006 онд ийм хүний нөгөө автобус бариад Гэрет компанид автобусны жолооч анх ажилд орж ирсэн тий. За. 250 мянган цаасны цалинтай ороод тэгээ нэг ажлаа тууштай ингээд хийгээд явсал да. Ерөөсөө автобусны жолооч яваа сүүлдээ нэг өөрөө нэг фургон аваад 60-с төрөөслүүлээ нэг нааргуур оюутлогын нэг олон Гэрет компаниуд ит. Тэрүүгээрээ ингээд явж байтал нөгөө сүүлдээ нэг юм чин хувь хүнтэй одоо харьцахгүй тийм ээ. Компаниуд маань тийм заавал аж ахуйн нэгжүүдэд одоо юм хариуцлагатай байх хэрэгтэй гэдэг талаас тэгээ нэг компани байгуулад одоо үүсгэн байгуулах хэрэгтэй болоод тэгээ байж ирсэн. Тэгээд 13 онд нэг оюутлогын автобусны тендер зарлагдж байна. Тэн дээр ч би ч одоо ярьсан ганц 2 автобустай хуваарай
шухуу нөгөө гэрээд компаниуд явдаг юм шүү дээ. Итгэл муутай байсан. За. Тэгээ би нөгөө ажилдаа нөгөө бас явж ирсэн юм аа. Оюутлахаар нөгөө би ч нөгөө автобусаа өдөр тэнд тавьчаад ороо ажиллаж давж ирдэг тийм автобус байсан юм миний хувьд. Тэгээд автобусаа авч чи ороо нөгөө энэ оюутлахыг нэг бас КамАЗ автобус нь ажилч зөөдөг энэ автобуснууд тэнд гуйгаа суудсан ингээд ард нь пүүтгэнд суудсан дуу чимээ ихтэй. Сон нэг уцнаас салгаад оо сайн байна уу нэг мэдээлэл албаны хүн яриад байна. За. Тэгээ яаж юм бол гээд шуугаа болдгоо н автобус нь юуны тун. Энэ зам сүлжээ өнөд байгаа. Тэгээ яасан чинь оюутлах тэнд юундаас тэн дээр та амжилттай оролцсон танд баяр хүргэе гэх. Нэг хүн залгаа ярд. Тэгээ би чинь бүр их сайн. Тэгээ за би сүлжээ оргоор эргээ заадгаа гэдэг. Энэ дунд чинь оюутлах оролцсон сүлжээ тасарчтэй. Тэгээд анх тэгээд энэ ажил бүр өргөж эхэлж ирсэн. Уурхай хөгжинэ гэдэг нь энэ нутгийн усныхаа бас ард иргэд чинь бас ажилтаа орлоготой болж гэнэ гэдэг сайхан шүү. Тэгэлгүй яхаа. Одоо та 45 автобус мундаг 45 автобус тэгин. Одоо тэгээд 45 автобус 250-аад одоо нийт нөгөө жолооч бас энэ албаны нөгөө офисын ажилчид ингээд өдөртөх ажилтнуудаа 250-аад ажиллаж байна. Тэгээ би өөрөө яг одоо үүсгэн байгуулсан ерөнхий захирал гэдэг ингээд. Тэгээ манай гэрийн хүн бас энд ажилтдаг тий. Инкма гэдэг тий. За. Эхнэр маань харин одоо уурлах болов гэж би ч найгаад байсан. Тэгээд одоо танаад очих хонохгоо явж байгаа шүү дээ. Тий. Эхнэр чинь одоо очихоор дургуцаад бол юу явуулын хүн аваад иргүү загнах болов гэсэн гайгүй баха тий. Очих газаргүй болчоод яалтчгүй дэмжигээд энергийн төвдөд таарчаад. Тэг. Нэг төг болохгүй дүүн. Гэснээр чад ханч идэх үү? Зүгээр штэ. Зүгээр. Асуудалгүй. За ажил өндөр бай. Өндөр байна, ажил өндөр байна. За хизээ ярих юм тэгээд та хоёр маань. Тийм. Одоо ажлаа дуусгаад. Ажлаа дуусгаад харин да. За. Би хүлээж ил бай. Хувцас ангиас олждгийн зэтэй ирсэн. Өглөө ажил дээр ирээд нөгөө манай тэр сая дэмчиг дээр хамт явж байгаа хоёр нөгөө манай хуулийн зөвлөх. Тэгээ ерөнхийдөө бас компани нөгөө маркетинг менежментийн зөвлөх гэдэг бас нэлээ хоёр манай үеийн хуулийн зөвлөгтэй, хуулийн компанитай хамтарч ажиллаж байна. Дээр нөгөө менежментийн зөвлөх өгдөг компанитай бас хамтарч ажиллаж байна. Ерөнхийдөө үйл ажиллагаа өргөжөөд олон хүн ажилуулах тусмаа нөгөө үйл ажиллагаагаа илүү нарийн болгоод нөгөө менежменттэй анхаарах, одоо нөгөө сүүлийн одоо нөгөө хүнийг удирдах чинь бас зүгээр удирдчихгүй бас нэлээд арга ухаан бас нэлээд чадвар шаардна. Тэгэхээр тэр болгоныг суралцахын тулд тийм чадвартай усуудтай бас ерөнхийдөө хамтарч ажиллаж байна. Манай зөвлөхүүд байгаа юм. Тийм ээ зүгээр ер нь өрүүл мушгаад яваад байна гэдэг утга ерөөсөө биш шүү дээ. Чи хүний амийг авч явж гин хуулийн зөвлөгөөгөө авах хэрэгтэй, менежментээ зөв хийх хэрэгтэй. Хүнтэй ажиллана гэдэг бол ер нь их том ажил. Одоо олон хүний айс занг олох, олон хүнтэй бүгдээр өөр айс зантай байгаа. Тэр болгонтой нэг айс зангаараа харьцан гэж явах хүн болгонтой өөрөөрт нь бид нар өөрчлөгдөж тааруулж ингэж харьцах хэрэгтэй. Бид нарт бас нэлээ уур ухаан шаарддаг учраас ерөнхийдөө нөгөө чадaltaй боловсон аюу зөвлөгөө өгдөг компаниудтай ерөнхийдөө хамтарч ажилладаг. За. За ажлын дуусгыг хүлээгээд байжээ. манай дүүс юу яа? За тавтай эднээс амсчээ. За. За тэгээ хүлээж та хоёр ажил дуусгая. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. За ажил тарж ийн говьд. Харин тэгж байна. Шүн болсон байна. Ажил тарахаас өмнө гэртээ харахаас өмнө хоёул энийг өрнөг эргээд. Тийм манай энэ орой нөө ажилчдын автобус ирсэн байгаа. Тэгээ би ч өөрөө бас нөгөө багасаал нөгөө машин тэргээ явцсан. Хүнд ирч чаддаггүй эдрийг заавал эргээд юу болж байна, яаж хийж байна гэд. Тэгээд явдаг байгаа. Одоо оюутлын ажилчид хам богдоос ажил руугаа явахдаа танай автобусанд ингээд суугаад явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгж байгаа. Ерөөсөө тэгж байгаа. Шинэ жилийн гацуур мочгол юм байна шүү дээ. Гэрэлгээгээ энэ. Тийм энэ нөгөө оюутлууд яг нөгөө аюулгүй ажиллагааг ерөөсөө нэгдүгээр тавина. Тэгээ нөгөө автобусны нөгөө ажуудлын нөгөө эргэлт замын нөгөө эргэн тойрны гэрэлтүүлэг маш сайн байх хэрэгтэй гэдэг утгаараа ингэж гэрлээ. Танарт ийм шаардлага тавьдаг үстэй тийм. Ер нь цаанаасаа тэгж шаардлага тавьж байгаа. Энэ уурхайн зам чи бас нэг шороо босоод энэ сул шороо чинь Тэгэлгүй яах. гэрэлгээ сайтай байхгүй байх л та. За тийм ээ. Тэгээ яг би энэгээр ороод юу болж байгааг үзчихээ. Тэгээ хоёулаа харих уу тийм ээ. За тийм. За. Ах.
Энэ засвар орсон автобус байна уу те? Энэ сая шинээр орж ирсэн. Аа. Тий, нөгөө орж ирээд оюутлогын бас стандарт юунд яг ингээ бэлддий. Үздэг оюутлогоо ч өөрөө нөгөө үзэж Улаанбаатарт бид нар ч онцлогоонд ороод ирж байгаа шүү дээ. Аа. Тэгээ энд ирэнгүүт бүр сайн үзэндээ оюутлогоо чинь шаардлага. Оюутлогын шаардлагад нийцж байна уу юу гэдэг. Тэгээд тэрэнд нь бид нар одоо яг олон жил сажлаа сурчлаа. Аа. Бүгдийг ингээд хийгээ сурцсан. Тэгээд тэрийгэ бэлдэж байгаа. Шинээр юм уу да. Гэрэл гээгээ гэж тэ сүрхийл юм байт юм. Одоо энэ доод нь хормоны гэрэл мөрд ингээд тавих гэдэг. За. Тухтай л юм байна. Оо тий. Тэгээд эдгээр чинь тогтчулна. Бид нар шинэ шинээр автобус авч явуулнаг бол бас юу хэцүү ер нь 300 сая мэй гэдэг. Тийм тийх. Тэгээд одоо энд Солонгостоо явж байсан. Би бас өөрөө яваад очиод үзээд бас сонгож сүүл үе тэгж аваад. Та ч одоо мэрэгжилтэй юм байгаа шүү дээ энэ автобус чи одоо. Одоо ер нь баг тэгэл л гэж хэлнэ. Мэрэгжилтэй. Яа. Энэ засварын төв энэ жил шинээр барьж хэлтэнд оруулсан. Тэгээ одоо энэ халаалт малаалтын тавьчул ингээд бас нэлээд тогтчихсон. Засварын газар гэхэлэр нэг тос мостой байдаг тийм одоо үе өнгөрч тий ер нь. Харин тий. Ер нь энэ ч бас шинээр ашиглан авсан байнгын ингээд цэвэрлдэг хүн антер байгаа. Аа. Тэгээд одоо халаалтын тавьчул болох гэдэг. Энэ манайд ч одоо дулаахан газар учраас бас өдөрт бол гайгүй байгаа. Тий. Өнөөдөр л ер нь яг үүтрэх гэдэг. Хүүт ингээд байгаас би ч болохоор энэ чи яасан гой дулаахан байна гэдэг байгаа шүү дээ. За. Ингээд игнэ зогссон байж байгаа юм үстэй. Ингээ их хүүтрүүл энэ зогсоол руугаа хийчтэй. Энэ том зогсоолгоо. Энэ 10 автобус багтана. Ер нь хүүтрүүл эндээсээ гаргаж, өглөө эндээсээ гарахад нь оюутлан ажилтнууд аль болох дулаан явуулъя гэж бодоод тийш гэлээ тий. За. Өстө мундаг юм байна. Манай нийтийн теори юм болчихсоо тий. Ууг нь гэрэл гээгээтэй эн чи бас Харин тий. энэ үйлчлэх их тийм таатай юм шүү дээ чи. Том компани одоо оюутлогч том компанид тэгээ олон ч гэрээт компаниуд олон ажилчин бий тэгээд шалгуур өндөртэй. Тийм баг. Тэгээ тэрнийх нь юугаар бас бид нар бас ажил сурж байна. Юм жин тан сайхан бүх юм л яг найдвартай байх хэрэгтэй гэдгийг сурчил мэдэрч л авч байна. Тийм байх тий. За. За өдлөхөө. За өдлөө. За гэр нь хол юм уу эндээс? Гэр эндээс нэг манай сумын баруун үзүүрт байгаа гэсэн. Баруун үзүүрт. Тий, энэ чинь 100% талд нь. 100% талд байгаа. Тий. За гэртээ ирлээ гэж. Би ч азтай явна да. За та гэртээ ор. Өөрөө эхэлж байна. За. Өөрөө эхэлж оруулна яа. За. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Сайн байна уу? Их магс төрүүлж ирээд. Сайн байна. Хоолой хийцэн үү? Хоолой хийгээд. За, энэ танаа тоныгийн танаа цай. Бэлэг. За, энэ. За, зүгээр өгчлөө. Энэ жимстэй. Танаа тоныгийн танаа цай. Цагаа үлдэж гинөө юу гэж? За, энэ кофег нь танд өгчий. Овлин кофе. Юу нэрэ гэртээ Цай. хэдийн үед орж ирж байна? Би энэ гэртээ янз янзаа. Өөрөө яаж байгаа болохоор аль биесны цаг байхгүй машин дээр их эвдрэлтэй үүднөтөн байвал тэгэл өөр ороо шон 11 12 гээл. Дулаахан гайгүй машин дээр эвдрэл байхтай байвал тэгээд эртээ ингэсгээл ороод ирнэ. 6 өнгөрөөгөө 7 гээл. За. Энэ ч бас нэг хотыг бодвол бас нэг бүгдэр тагдрал байхгүй тэгээд амраа. Тийм баг, очиол тий. Ийж очиол байж. Нэг гэрээс гараад ороо ирнэ гэж бол ойлголт байхгүй. Өдрөөс дохиж ирээ гэртээ амраад цаг юу. Та ерөөсөө энэ говийн хүн үү? Би ерөөсөө яг энэ говийн хүн хамбогд сумын. Хамбогд сум. Энэ дөрж өссөн. Яг энэ дөрж өссөн. Бага. Тэгээ манай ээж яг энэ тийм хүн. За. Хүмүүсөөж. Би тэгээд анги байна уу? Ханг байна. За. За, ажилтан сайн уу? Алга сайхан байна. Яваад л байна. За, ямар албач чинь энэ хоёр гүнжийг л хараад байна уу? Би энэ хоёр гүнжээ харна. Өдөө одоо хүүхдэл харж мэмэр өгөх юм да. Одоо миний чадах ажил дээр. Аа, юу яах вэ? За, нарматрах гэртээ танилцуулаач. За. Гэртээ танилцъя. За, чи. За.
За Бид төрөлсөөд энд 10 жилиг дүүргээд. тий. Манай зочны өрөө одоо Зочны өрөө. тий. Алтгаа 2 1 байгаа. Тий. Тийм байна. За тэгээд энэ манай За энд ч чамын тий. идэлүүд байх шиг байна да. Тий. Энэ одоо хэд утгал байгаа энэ манай нэг таньдаг өвөг намайг нэг зараад авах хүн байна уу гэж явуулчих. Тэгээд би ингэж тавьчихсан гэртээ байж байгаа юм уу. Миний сайхан хийд шүү. Тий. Энэ бас үндэсний өв соёл гээд юу их сонирхтын энэ усаа одоо савах боломжгүй. Тэгээд хүмүүс амт зарыг үзүүлээгээ тавьчихсан байгаа. Энэ нэг тэмээний хөшөө. За энэ манай гол манай хамбогдын бас шүтээ хайрхан байгаа юм таа. Хамбогдынхны гол их хайрхан гэж хамбогд хайрхан гэдэг юм. Өдөр дэмчиэдэс баруугш тий. Хамбогд хайрхан гэдэг сайхан хайрхан байгаа. Тэр нь айл болгоны амирт л байгаа гэж бодож байна би. Хамбогдын тий. Тэр наагуурны яг байна. Тэмээ жингийн цуваа. Жингийн цуваа. Энийг авахтаа нь уяаны 6 морь авъя гэж бодсон байхгүй. Анх тэр хийдэг хүн дээр очиж чинь ийм жингийн цуваа хамгийн анхны хийсэн нэг тэгэхээр би энийг авъя гэдэг. Тийм гоё юм чи одоо тэмээгээд идэх шүү дээ. Тэгээд авч ирсэн. За энэ манай бурхан тахил байна. Тэглгүй яг одоо манай говийн чинь бол одоо олон сайхан хувргуудтай хой дүр тодордог нутаг шүү дээ ер нь говийн маань. За. Тэн дээр багшгүй энэ сумын алдарт уу яаж гэх юм тамбар үйдэг юм уу? Тэгээ сумын алдарт байж юм. Тэгээ миний малгай байгаа юм. За. Яг би морь яг өөрөө мос нэх уухгүй. Тэгээд морь сонирхдаг мос морин дуртай. Хоббитэй. Сүүлийн үед бас бүр их хоббитэй болоод. Тийм үү. Морлоо орохор чи бүр гарч чаддаг юм шүү. Харин тийм үү. Тэгээ морьдоо ороод манай морь үйдэг залуу болохоор манай ангийн хүүхэд. За. Тэрний нэр дээрээ суралдуулаад. Хурдан байна уу? Ер нь хурдан бай. Морь ер нь хурдан сайхан. За энэ өмнө говийн шилдэг ханган нийлүүлэгчилгэн. За тий. Энэ ер нь оюутлогоо Эрдэнийн говьг наадан болдیں۔ Оюутлогоогийн. Тэрэн дээр энэ шилдэг ханган нийлүүлэгчээс нийлүүлэгч гэдэг ингээд шалгаруулах үйл ажиллагаа болд. Тэрийг л би 2 жил дараа л авсан манай компани. Энэ бол яг одоо манай компани одоо ажилчдын бидний одоо бүгдээрийн хэл хөрчтэй хөдөлмөр болоо гэж боддتي. Шилдэг татвар төлөгч гин. Тэгээ энэ хөөх дэвтэр байгаа нь. Одоо ер нь яг энэ жингийн цуваа гэдэг шиг та анхандаа ингээл ерөөдөө өөрөө нэг ганц нэг автобус түрээслээл оюутлогоод ирэхдээ бас ингээл тээвэрлэлт ингээл ханган нийлүүлжсэн баг. Одоо бол 200-аар ажилтнтай болоод 40 хэдэн автобустай болоод энэ жингийн цуваанд юу явахд чинь бас багаар ингэж амьдрал дэвжнэ гэдэг үнэхээр сайхнаа. Тэгэж байгаа. Яг ингээ хүн чинь бөөн палк гэд бүх юм одоо ингээ сайхан болчтой гэдэг бол биш байдаг. Нилээ их зам туулна. Тэгж ижил одоо дий зэрэг төрж байгаа. Одоо ганцаар нь багаар нэг ахиусаар бол одоо дий энэлгэж байна. Ер нь 8 дугаарыг төгснөөс хойш сургууль ер нь яваагүй. Тий. Дандаа ажил хийсэн. Ажил хийгээд явсан. Ер нь багасаа жолооч болъё гэж бодоод 5 дугаар ангиас хойш ер нь 12 таа байсан. Тэгэл манлай сумд сувдхгүй гэж нэг сайхан уур ах бай. За. Тэр хүмүүс намайг энэ жолооч болох юм даа. Их оруулсан та. Таж оруулсан. Дагуулж их явдаг. Тэгээ хүүхэд байх чинь машина өгөө явуулдаг хүн гэж бид нарт тэр үед машин авар байсан. Тийм. Тэр цагт чинь тэр хүн чинь машина өгөө надад явуулдаг. 12 настай хүүхэд үү? Тий. Үгүй юм. Би чи жоох хүүхэд хүн болгон загна. За миний хүүхэд байж байгаа. Тэгэл явдаг байлаа. Тэр хүмүүс очоод энэ яасан өөр хүүхэд гоо зарим нөхөр доо зарим загнаад нүүрсэнд явна уурхай дээр очино. Тавталгаа уурхай дээр. Тэр үе чинь олон 30-ууд л их очиртой байдаг дундгууд орногоо аймагуудын. Тэгээд би чинь жоох хүүхэд түрээд очиж нөгөө хичээл тараад явдаг нүүрсэнд явждаг. Зэргүүртэй гоштой. Манай тэр ах бас 50 хүн байсан. Хай. Одоо байгаад би одоо тухтай уулзаад бодоод байт. Тий. Тэгээд юу байгаад яваад байдаг сүүлдээ тэр ажил маань одоо тэрэндээ дөрөсөн. Тэрнээс болж хөтлөгдөөл энэ жолооч нар одоо энэ үдийн тээврийн компанитай болсон болов уу гэж бодож байна шүү дээ. Хамгийн улс орн тэндээс тгсэн. Тэгээ яг нөгөө 8 дугаарыг төгсөн ажил хийдэг нь болохоор жолооны үнэмлэх тэр үе чинь 200 жолоон цогч 200 гэдэг юм байна.
Тэрний хамуугийг ус олох зорилгоор ажил хийгээл. Тэгээ наагур цаавар нь гэр орондоо бас яах зорилготой тэгэл явдаг байл. За. За энэ ямар хийсэн юм бэ вэ? Тэгээ энэ одоо би Батнаар руу хийцээ. Батнаар руу хийцээ. Тийм бай. Нөгөө баг багч одоо нөгөө ер нь ML-тэй бол гэж ер нь багасаа бодсон юм бас. Тэгээд саяхан ML-тэй бас. Энэ дөрөнд нэг жижиг ML авч байж байгаа зараа. Тэгээд энэ юм чигээл цуглуулад бодоол ганц нэгээр нь цуглуулд. Энэ одоо ингээд бүрдүүлэл байгаа юм л да юмнуудыг. Одоо ташуур байхгүй байна. Хазаарын сүлд нь олоод аваад ирсэн ингээл нэг нэгээр нь цуглуулад. Тийм ер нь багтай сүүлийн үеийн манай ахмад насны гудмаа гэсэн залуучууд биднийг их шүүмжлэх юм л да. Амьдрал нэг дор пал гээд амжилт гарчдаг. Баг багаар хөдөлмөрлөх хэрэгтэй. Одоогийн залуучууд залхуу байна гэж одоо ингээл ах эгч нар маань бидний юм их загнах юм. Ер нь бол тэгээд ингээ баг багаар цуглуулад ингээ дивжээд явна гэдэг амьдралын ухаан юм шиг байна ер нь. Тийм. Тэгээ энэ хүн бодож байвал хүний бодол биелдэг, хүсэл мөрөл биелдэг гэж би бодоод байгаа шүү дээ. Одоо л ер нь тэгж их ойлгож байгаа тэрийг. Нөгөө дээр үед хүн эрүүний дотор эмэлтэй азартамаар багт ингээл ихчээр тэгээд тэр үуч юм бид нар чинь нөгөө сумын төв өгч мөр мал гэж юу байх вэ тэгээд. Наадмаар ирсэн зайдан мөр зөр болгондог байна. Эмэлтэй болохоос гэж тэр үеэс их бодож байсан. Тэгээд цуглуулаад энэ эмэл. Тэгээ бас яг энэ чинь бас би боддсон юм л үндэсний бас энэ өв соёл те. Гэж л одоо тэр утгаар нэг бодоод байна. За, айраг дүрээ авсан медалууд уу? Оо тий. Энэ айраг дүрээ авсан. Би нэг одоохондоо 2 3 4 л уян юмартай ер нь яг өөрөө. Тэгээд тэд нар маань ер нь дандаа айраг төрүүлнэ. Их сайн. За сумандаа. Сумандаа аймгийнхаа бүсийн наа тий. Тэгэл яваад байгаа. За цаашаа явъя. Тийм. За энэ хусуурын төр байх шиг байна. Тамга байна. Тамга байна. Энэ ямар тамга гэдэг нь вэ? Энэ дунд тамга гэдэг. Энийг. Дунд тамга. За. Энэ манай ээжийн талын дээдсүүдийн тамга энэ одоо яг вэхөвн энэ одоо юун дээр байгаа? Хадуун дээр байгаа. Тэгээд би сүүлд нь энийг шинжилж хийлгсэн. Энэ иш машин ингээд загнаа юугаар ингээд. Загаар ишийг нийлгээд энэ манай энэ тхиний 16 жил бас засаг дарга гэсэн буян тогтохгүй нэг сайхан үгэн би. Тэр маань надад энэ эдрийг хийлгэж өгсөн байхгүй шинжилээд. Тэгээ бас тамга гэдэг чинь бас их утга учиртай байдаг юм байна л бодоод судлаад байгаа. Тих баха. За энэ манай гэрийнхний бид дөрвийн зураг. Дөрвөн хамбалтай. Манай гэрийн хүмүүс компанид ажиллаа хийж чинь гүйцэтгэх захирал гэдэг ажиллаж байгаа. Манай охин байна энэ дөрөвдүгээр нэг нь 4 настай цэцэрлэг. Энд ерөөхдөө бол цэцэрлэг сургуулийн асуудлууд ер нь хэр вэ ер нь? Энд одоогийн өнөөдрийн байдлаар цэцэрлэг сургуулийн асуудал жоохон хүнд. Ерөөсөө хөрөлцөө муутай цэцэрлэг энэ төр. Тэгээ одоо бас энэ шинээр цэцэрлэг сургуулиуд гайгүй болж байгаа шүү. Би бол яг манай гэрийн хүн бас хотод сургуульд сураад байгаа. Өдрөлгөн академи сураад охиноо бас хотод сургуульд суулгацсан. Тэгээ энэ маань бас хотод байгаад. Тэгээ би тэд энэ оронч одоо зам сайхан ирж очих асуудал бол асуудалгүй. Тэгээд энэ хоорондоо гээд яваад ити. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Одоо ер нь бол оюутлогоо ерөөхдөө энд хам богдод үйл ажиллагаа ер нь эхлүүлснээс хойш ер нь хам богд сумынхны амьдрал ер нь хэр дээшилсэн бэ ер нь? За ер нь бол их дээшилсэн. Бүр миний хувьд бол орон нутгийнхан гэвэл би бол одоо ингээд харьцуултыг бол маш их хийж байгаа юм. Их дээшилсэн шүү. Бүгд л ажил орлоготой ер нь бол бүгд ажил орлоготой. Ер нь уурхаад оюутлогоогоос ер нь юугүй газар гэж би бол хавархал гэж бодож байна. Одоо бүгд л нэг оюутлоготой ямар нэгэн байдлаар холбоотой байгаа. Манай сумын юунууд. 3000 гаруй ажилтнаа явж 12000 хүртлээр ингээд ажилтны тоо нэмэгдэхээр бас өөр орон нутгаас өөр аймгаас ирэхдээ ирс суурьж байгаа хандлагууд их байна уу ер нь? Их байна. Яг нутгийн уугуулуудаас гадна. Их байна. Одоо яг манай нутгийн уугуулууд ч одоо сайхан ажил хийгээд нөгөө эндээ дэлгүүр оршооно их нээгээ те. Ер нь ихэнхдээ бүгд ер нь их жигдэх сайхан болцсон. Тэгээ гаднаас одоо шилжиж суурьж ирж байгаа бас хүмүүс ч энд ирээд нөгөө гэр орноос ажилдаа яваа гэдэг байдлаар энэ шилжиж ирж их ажилд орд юм. Манай компанид ч тийм хүмүүс залууч зөндөө байгаа. Гэр бүлээрээ ирээд.
одоогийн өнөөдрийн байдлаар бол яг сургууль цэцэрлэгийн асуудал жоохон тэр нь шийдэгдэх юм бол бүр л олон хүн ирэх боломжтой болж байгаа болов гэж бодож. Тийм байна тий. Тий. Маш зорчиж ажиллахыг хүсэж байгаа хүмүүс мэдээд ирэхийн тоолонгоор дид бүтцээ бас сайжруулахгүй болсон байж Тий. тээ. Дэд үтсээ ер нь одоо манайх чинь сайжруулаад байгаа гэж би бодоод байгаа. Тэгэл нөгөө цаг хугацааны асуудал л байгаа ч яа. За цаашаа явъя. За. За яг уу энэ галтгооны хэсэг байна. Алим маягчийн газар их маягчийн газар нутаг. За. Оройдоо тэгээд гүйцэтгэх захирал өдөр ажилдаа хийгээд оройдоо тэгээд ээжийн эхнэрийн одоо хэд галтгооныхаа ажлыг бас амжуулахгүй болохгүй. Тийм. Өдөр нь ажилдаа явчаад ерөнхийдөө хажуугаар нь бас тэгээ сурж ийн одоо бас нөгөө хөгжиж явж байхгүй бол олон удирдах байгаа юм чинь бас тэднэр дагаад бас хөгжиж явахгүй бол болохгүй гэдэг утгаараа давхар бас сурж ийн. Тэгээд 90 очин одоо ч тэгээ нөгөө зам сайхан болсон болохоор 90 очин тэгээ хотод сурж байгаагийнх гээд бас том охин нам бас хотод суулгачаал тэгэл байж. Одоо ер нь бол ингээд 2013 онд та хоёр маань одоо ингээд бизнес эхлүүлээд хамт тэмдэгтэй ингээд үйл ажиллагаа эхлүүлж байна. Ер нь хоёулаагаас ч гэдэг юм уу бизнес хийхэд гэдэг юм уу ямар нэгэн тийм сургалт энэ зохион байгуулагддаг юу ер нь та нар зориул. Зөндөө сургалтууд зохион байгуулагддаг шүү дээ. Оюутлага бол ер нь бол маш сайхан одоо нөгөө чиглүүлж одоо маш их одоо удирдлагаар одоо ингэх хэвээр тэгэх хэвээр анх 13 онд бол бид нар бол огт юу ч мэдэхгүй байсан одоо яг яах ёстойгоо ч мэдэхгүй тэгээ нэг 7 автобус ямарсан тендерт амжилттай оролцсон тэгээ за энэ ажлыг хийндэл гэж бодож исэн тэгээ маш их зааж сургаж бас чиглүүлж маш их сургалтууд явагддаг. Жилд бол өчнөө олон сургалтууд явагддаг. Сар болгонд ер нь бол тэгэл хурал цуглаан тэгэл сургалт энэ төр гэл явагдчихлаа. Тэр болгоноор нь нийт ханган нийлүүлэгч нар бол маш их хөгжиж идэг л да. За чамаг хин гэдгийг Тааширмаа. Тэнгинэ. Тааширмаа. Тааширмаа юм уу? За хэдэн настай юм? Наа чи хэд гэсэн үг юм? Дөрөв. Дөрөв юм уу? За. Эмээгийн охин багш байна. За, том охин хин гэдэг лээ? Амгалан заяа. Амгалан заяа. Ямар гоё нэртэй юм бэ? Хэдэн настай амгалан заяа? 9 настай. За. За, цаашаа явах уу? За. Аранбаатар ах. За ингээд хүүхд өөрөө байх шиг байна. за энэ манай унтлагын өрөө байна. Машины өрөө. Тий. Энэ ер нь сүүлд та аваад зассан байшин уу? Энэ хуучны гадна ер нь энэ дараа хэдэн жил болж байгаа энэ байшин дараа? Энэ байшинг энэ 12 онд би авч ирсэн. Хөдөлж яваад тэгээ дараа нь буулгаад сайжруулад барьсан. Тэр барьсан байшин нөгөө жоохон ундам зураад. Тэгээ нөднөө байшингаа яг л нөгөө хуучин байшингийнхаа стилээр л жоохон томруулаад барьсан. За тэгээд ингээд унтлагын өрөөс ийм л байна. Тэгээ энэ манай гэр бүлийн хүний зураг байгаа юм. За. Энэ манай гэрийг би зэхээс 8 бол. 8 болоо. Тий. За. Энэ манай яг чи бидний 89 онд авахгүйсэн зураг байгаа. Та хаа Энэ. энэ үү? Тий. За. Манай аав чинь сургуулийн захирал байсан. Энтхий. Тэгээ бас мандаа захирлаар очоод тэгэл дагаад нүгээр эргэж ирээл энэ төр. Тэгэл явд. Тэгээ сургуулийн захирлгээ та ерөөсө жолооч л бол ихлээр вэ номын мөрхөө ихтэй сургууль руу яв гэж аав нь хэр үгэлсэн бэ ер нь? Хэлэлгүй яг хөө. Манай гэрийнхэн чи бүгдээрээ ихтэй сургууль явсан. 9 10 дугаар ангид. Би чи уулнаас гайгүй сурлага бас гайгүй байсан. Тэгээд 3 4 дугаар ангиас амуудаа нөгөө ганц зорилгоо бодоод ерөөсөө хүчээр сургуулаа шаасан. Шууд жолооч л болоо ерөөсөө. Гээд ерөөсөө. Тэгээд явсан. Тэгээ манайхан чи бүгдээрээ бүгд л нэг энэ бол эднэр чинь сургууль соёлгүй явсан. Та 8-аас бүр сургуулаа гэсэн биз түр тийм. Тэгсэн 8 дугаар. Дээр нь сүүлийн 5 дугаар ангиас сүүлийн 3 жил яах гэж ер нь төгс байх гэж ер нь цаг хугацаа удаа явсан шүү ер нь сургууль. Тийм байна. Гэхдээ ер нь бол одоо бас хилдэг шүү дээ. Дээд сургууль төгсөөд нэг цагаан гартаа нэг цагаан цахтан гоодлоо ажил хийх хүн олдохгүй байна. Ядаж нэг байшин нэг замаас хийчих ихлээр тийм хүн олддог. Тийм л болсон баг шиг байна. Тэгэхээр амьдралын ухаан гэдэг нь бас илүү чухал юм шиг байна. Ер нь амжилтанд хүрэхэд ч гэсэн дипломгүй бас амжилтанд хүрж болох юм илэрхийлэн таа байгаа юм шүү. Амьдрал гэх бага тийм манай аав чинь бас нэг бас ухаантай хүн байсан. Бага би одоо бодоход тэр үедээ нөгөө тухайд хичээлээ хийл гэж их загиндаг байснаас яг нөгөө 8 дугаар анги төгсгöd
Энэ хүүхдийг би мэдж байна өөрийгөө мэдж байгаа л үү дээ гэдэг. Өөрөө сургуулийн захирлан тэгээ хуваар аваад ордог хүүхдүүд нэг нэгээр. Тэгээ би өдөө гарнаа гэж гараад. Тэгээ явчихсан. Энэ Дорны говь компани гүрүүсэг энэ дээр хийж байсан. Чиос тэр үед хүнд ажиллаж. Би чи нөгөө бас би одоо өгөөд туранхай дуухан жижиг үедээ тэгээд голоо зүүрэл гүүгээл өдөөс. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. За энэ манай хүүхдийн өрөөгөө тий. Сая нөө хотод яа гэж бас скамкаа мама бидэд номын юг наваа явчихсан тэгээд. Тэгээд энд бас ийм ховтос хонжил гуцсны өрөөгөө энд бас гаргацсан. Та хамгийн анх тэгээд ямар машин ховдоо худалдаж авч байна? Хамгийн анх би ховдоо 60-аас авч ирсэн. За янзын л. Ерөөсөө янз. Тэр 60-аас ээж аав хоёр бас зээлмэл гээд би ч өөр янз бүр нэг хүнээс зээлээд бид тэр 4 дугуй байхгүй болцсон. 60-аас авцсан баярлалаа. Нөгөө дугуйг яаж болж явахгүй те. Өөрөөс нөр өрөхгүй шөнөл бодоод хонж байгаа юм шиг дугуйтай. Тэгэхээр ямар ч маргаашнаас нэглэр дугуйнуудын нөгөө манжааттан зэтг нөхөж барайл тэгээд ирнэ. Айлынхаа гадаа заа өмнө 4 дугуйд байхгүй бусдаар сайн 60-аас гээд угаасаа сайн машин байсан. Тэгээд өгчээсэн. Тэгж аваад тэргээ би ер нь машина би ер нь ингээд янзлал нэг сая 2 саяар сая тий ер нь тэрэн дэхтэн дээр дунд чинь их олон жил юм штэ одоо тийм ээ ахиулахад ерөөс их олон жил бас 1-2 сар ахиулаад ингээд машинаа сайжруулад ирсэн би ер нь тэгж яваад байсан юм. Тэгээд одоо ингээд бодоход их гоё байд юм л да. Ерөөсөө ингээд гэртээ болоод өөрөө өмсөх зүүх юм мэдхгүй зүгээр машин л гоё бол бусд нь ер нь хамаагүй л гэдэг тийм бодолтой байсан. Хараа томьёо. Рүүгнэ. Аяа андмын чи хаалгын минь тогшооч. Тэгээ одоо ч гэсэн энэ автобуснуудаа бас байнгын биш нэг үрчлэн нөгөө энэний гэрэл нь асч байна уу тэр нь гоё дээр гэрэл дутуу байна уу яасан байна тий? Хүрээс нь муудсан байна уу арчсан уу та нар гээл. Би ч өөрөө машин дотор гадна цэвэрхэн явах дуртай. Тэгээ зарим нэг одоо энэ олон жолоочд зарим нэг бас юу байна л тэгэл би ч өөрөө нарийн юм нөө тий. Одоо боддог байлгүй. Энэ одоо зарим танихгүй одоо танихгүй их жолооч нар их байна. Намайг сайн нөгөө багыг мэддэггүй машин тэрэг мэддэггүй байхал гэж боддог. Тэгээ нөгөө түлд ороод нарийн юм хэлээд өгнөдөг. Энэ яасан ядаргаатай гэж бас зарим нь боддог. Зарим нь ч бас гайгүй хүлээж авдаг байлгүй тий. Олны дотор. Одоо танай баазад байгаа энэ автобусуудыг харахад тэр гэрэл мэрэл гэж нэг шинэ жилийн газар шиг л гэрэлтэй янз юм байна шүү дээ. Одоо би зүгээр хараад манай Улаанбаатар хотын нийтийн тээвэр мэйвэр нэг юм байж болдгүй юм. Энд чинь нэг тийм их хөрөнгө гараад байх юм байхгүй үстэй юм. Байхгүй. Ядаж хотын үзмжинд те энэ чинь бас таатай. Одоо манай хотод чинь иймэрхүү автобуснууд чинь жуулчинд л нэг ийм автобуснууд явж хот хооронд хоёр. Яг хот дотор бол тэгэл хэцүү юм билээ л. Харин тэгэхээр энэ оюутлогоо юугаар бид нар чи юу хүмүүжиж байгаа юм л их гоё болд юм шиг байна. Ингээд хотод ингээд автобусны жолооч нар утсаар ярьсан ингээд тамхи татцсан тий нийтийн тээвэр. тийм. Янзын тийм чочирдмор харагддаг шүү дээ. Манай энд чинь тийм юм байхгүй шүү дээ. Утсаар ярих, машин дотор тамхи тийм байхгүй. Ерөөсө бүх юм ном дүрмээрээ хоёр гар заавал өрүүлэн дээрээс ерөөс вариатай л явна. Өөр ямар ч асуудал байхгүй. Тий. Жолооч одоо оюутлогоо чинь гэдэг чинь жолооч нойр өрөхөд одоо ингээд үүргэлэхэд жолоочийг сэрээд бүр тийм малгай хүртэл өгч шүү дээ. Бид нарт. Тэгээ одоо нөө автобус ч олон хүн тээвэрлдэг учраас нөө янз бүрийн жижиг жижиг бас асуудал гарна. Маргааныг бол шийдэхэд яах вэ гэхээр машин дотроо дуу хураадаг хоёр тийш харсан камер тавьчихсан. Тавиад өгчтэй заанаас. Оюутлогод. Тэгээ GPS-ээр хурдыг хэмж чинь оюутлогод. Хэмж давхгүй. Давхгүй. Ер нь 65 км/цагийн хурдтай л одоо суманээр хамгийн хурдан явдаг ер нь машин дээр л 65 км дээд хурд. 65. Тэгээ оюутлогоо дотроо бол дээд хурд 40 км/цагийн хурдтай. Тэгээд явж байгаа. Ер нь хяналт сайтай. Одоо энэ та нар тавьж байгаа шаардлага стандартын дагуу биелүүлэх гэж болсон чинь хамаагүй ингээл гараад туучдаг асуудал биш үстэй ер нь. Биш. Тийм. Бид нар ч одоо ерөөсөө ядчил нэг хурдны замын тэмдэгнүүдээ хэрээр явдаг л болцсон байгаа юм чинь. Одоо 20 милтэй газар бол 20 милтэй явах хэрэгтэй. Одоо хотод очиж бараг зогс тэмдэгэн дээр зогсоход зогсчих юм бол бараг тэгээд хараад ярьж мөргөчих гээд байгаа шүү дээ. Энэ чинь бол бүх юм тэмдгээрээ л явна. Оюутлогооч ерөөсө дөрмийг үл сайн барилдаг газар байна.
За. За та суугаа цайгаа уу. За хоол ий. За. Хоол болж гэнэ үү? Манай хоол игээл. За. Говийн мах чинь янз амттай байдаг тийм. Оо тэгэлгүй яхаа. Бүр онцгой байдаг тийм бүр нэрээ. Сайхан байна уу сумандаа тэгээд гэрээсээ сайхан ажил хийгээд ойрхон тэгээд нэг тэрнээс илүү жаргал гэж юу байх тийм ээ. Эндээс шилжиж ирээд оюутлогод ажил хийгээл ингээд явж байгаа холоос ирсэн хатаа төрлөөс хаалус хүмүүс өндөө маа. Тэднийг бол бид нар сайхан жаргаж байл гэж бодсон шүү дээ. Нутагтаа. Тийм гоё юм гэж. Гонтой нутаг юм да тий. Сайхан нутаг. Ихэд гайхагдах. Орд энд байна гэж. Янз шүү. Хүмүүлөө нөө. За. Таамахад. Энэ жил манай энэ жоохон цаг муу байсан. Тэгээгүй сайдууд нь өвлжөөндөө өвлжөн л гэл. Тэгэл явчих. За, мах хэвээр нэр янз амттай байна да. За хүмүүлээ. За. Говийн хүмүүл. Тэ. Өвөлдөө иддэг тий хүмүүлийг юу. Тэ. Өвөлдөө бид нар ч 100 нөө хүмүүлтэй хуушур муушур игээл идчих. Тийм бах. За. Хагад хүний. Рүүгнээ. Аяа анд минь чи хаалгын минь тогшооч. Хүмүүл интерес янз амттай гоё шүү. Харин тий. Хүмүүлч одоо ерөөсөн хавар дараал. Хавар эрт нөгөө ногоо гарангуутал дарж байгаа. Нялхаар нь тий. Тий, нялхаар нь. Яг го сүүлд нөгөө юу болцсон дарж болд юм л. Тэгээ жоох шаралтсан. Арай нэг онцгой. Хүмүүс ч мод болж байгаа. Нялхаар нь даруул юм сайхан. Их ажлын дараа хоол амттай. Оо сайхан. Ер нь тэгээ сайхан хоол. Ийм сайхан Монгол хоолс идэл гэж байна. Энд яваад нэг ганц манц ороод яг идэх сайн газар нь ер нь нэг хоол идж болдгоо. Аа. Яадаг хүн гинэ. Хана авто чинь дэмчи дээр таараа дахиад ирсэн шүү дээ. Би танаа тонж авах юм уу? Хануулмааргүй байна уу? Нэг хануулах юм аа. Наа за хануул. Гэлалаа. Хэлсэн дээр хоол амттай гэж. Танад ажилчид юун дээр хоол өнтер хаана идэх? Ер нь ихэнх нь ойлгоод. Дотроо ажилчид олон болохоор. Манай жолоос хамт тэндээ байгаа байрч. Сумын төвд гэр оронтой бол орой хүрээд ирнэ. Өөр оройн хоолыг бол манайхан гэртээ иддэг байх гэж бодож байна. Өдөр өглөө бол очиод тэндээ очиод цагаан уучна. Хоолоо идчихнэ. Одоо бол жишээ нь танаа 200 ажилт нь 200 ажилтны чинь бараг 80-90 төгрөгийн ирчүүд байгаа бах тийм үү? Жолооч. Тэгж байгаа. Ер нь бараг 90 гаруй хувь нь ирчүүд байгаа. Манай хчод 250 хүн чинь 5 эмэгтэй л байгаа. Стил тийм байгаа бах. Тий. Одоо энэ усын юм дээр 2 эмэгтэй жолооч. Ер нь 5 эмэгтэй. Тэр энэ олон ирчүүдийг бас удирдаад хүчин начин гаргаад ажил хийлгэн гэдэг бас ширүүндээ ширүүн зөөлөндөө зөөлөн байхгүй бас болдгоо л байх таа бол одоо энэ 200 ирчүүд нэг дээр ажиллана гэдэг чинь. Тэгэл байх. Ер нь бол дандаа өрх гэр толгойлцсон сайхан аав өвднөр л байгаа шүү дээ. Сайхан эрүүл сууд байгаа. Тэгээд би бол яг тийм юун зарчмаар харцдаг юм аа. Ер нь ширүүн дөрвөн тийм зарчмаар харцдаг. Ер нь бол дундаа орж найз нөхдийн тий жимшиг харцдаг. Тэгээ бас яг тэгээд байхаар бас болдгоо усууд байд юм л. Тэгээ бас их л юм сурж авч байгаа. Би ч өөрөө яг анханасаа тийм өдөр дэх ажил хийж байгаагүй учраас тийм бэрхшээлүүд гарна. Тэгээ одоо бас жигдэрч байна. Ер нь ажил сайхан жигдэрсэн ингээд явж. Тэгээ олон төр янз янзын аашаа хүмүүс их. Тэр бол зохицуулнаа болж байна. За их ажлын дараа хоол амттай. За тий. За тэгээд өөрөө ч гэсэн бас одоо тэгээд гэртээ байгаа юм шиг л тухлаа. Би ч гэртээ байгаа юм шиг байх гэдэг шүү. Тэгж болно тий. Болно. За. Хагад хүний. Рүүгнээ. Аяа анд минь чи хаалгын минь тогшооч. За хоёр дүүдээ. Ингээд жуус бэлгэлж. Төрүүлсэн жуус. Оо. Амин дэртэй. Бэлгэл аваад байдаг. Яг үзүүлж бэлгэж байх гэж.
Бэлэг шүү те. Үнэхээр юм гаргасан байж болохгүй шүү дээ. Айл тонж яваа юм чинь. Эх орны хүнсийг Эденгээс гэж эрүүл хүнсийг. Монголын газар дээр ургасан жимс. Та хоёр надад хэдэн жил анилж байгаа юм? Дээрс нь 25 таад гэр бүл болсон. За. Одоо чинь 12 жил. 25 таа гэр бүл болоогүй ч тэрнээс өмнө. Тэгээ 25 таад нэг гэрт орсон шүү дээ. Тэгээ 12 жил болж байгаа юм байна. За. Тэр охин төрөхөөр энэ нандан байд юм биш үү? Тэгээ октод чи ер нь аавдаа айн байд юм биш үү? Аавдаа өнөхөр алдаад юм шүү. Ер нь аавдаа хэр алдаа. Тэгээд ийш тийшээ явахаар ирж гэнэ үү, яаж гэнэ, ийж гэнэ гэдэг. Хойноос уцтаа тэгээд. Манай хоёр охин чинь аавдаа бол аим шүү дээ. Ааваа л гэдэг юм. Тэгэл Би жоохон загнах гэвэл дугаа. харин Яагаад загнахад байна? харин тэгээ ерөөсөө Тэрний нүүрэн дээр нээлэхгүй. Тэгээд далдуурхан. нэг Бити хүүхэд. бити тэгээд ингээд аавдаа хэлнэ л гэн. Аавдаа хэлнэ л гэн ерөөсөө. Ерөөсөө мундаг хамгаалттай л хоёр хүн шүү дээ. Ерөөсөө. Энэ хүн ч бас нэг мундаг хамгаалттай. Тий. Ерөөс ингээл би нэг хамгаалаа гэж. Би нэг хамгаалаад Говь нутгийн хүн гэхлээр ер нь яг нутгийнхаа юугаар нь одоо юу гэдэг хангаагийнхэнд ч юм уу хангаан нутгийн ч юм уу юугаар нь гайхуулдаг юм ер нь. Миний говь нутг чинь миний хан богд чинь гэж гайхуулах нь юу вэ ер нь? Ер нь их байгаа. Гэхдээ яг би хамгийн түрүүнд хард энэ тэнд явж гоод айл болгонд орж үсэхгүй шүү тийм ээ. Өдөөний айл юу гарахад ер нь говь руу одоо наашаа бүр өмнө говь руу ороод ирэхэд тэр өдөөний айлын бууц ороо гэр тэр юу ерөөсөн ажилсаг гэж боддоо шүү би ер нь өмнө говь энэ хамбогд ер нь манайх ажилсаг хөдөлмөрч хүмүүс юм л гэж боддоо. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Ер нь бол одоо оюутлага гэж ярихаар хүмүүс ер нь бол янз бүрийн хандлагатай байдаг шүү дээ. Нустрыг хинжсэн янз бүрээр л яриад байдаг. Одоо яг л энэ оюутлагатай ингээл амьдралаа холбосон жишээ нь таны хувьд, танай гэр бүлийн хувьд, монгол хүний хувьд энэ төслийг энэ зүгээр юу гэж нь хардаг вэ? Ер нь монголчууд ихэнх нь их орны минь одоо эрдэнсийг ухаад аваад гадагшаа зөөлөөл гэн янз бүрээр л хандсан шүү дээ. Та бол одоо яг ингээл амьдралаа холбоод энэ замтай адилхан бас ингээл хамтаа явж байгаа хувьд ер нь ямар бодолтой байдаг вэ? Тийм тэр нөгөө одоо энэ янз бүрийн тэр муу талаасаа их яригддаг байгаа шүү дээ. Ер нь бол их яригддаг. Тэгээ бид нэр бас одоо энэ би бол одоо бас ажиллаж байгаа энэ газраас л хоолоо олж идэж байна тийм үү? Тэгээд энэний юунаас бас нэг би өмнөөс нь үг хэлхийсэн гэж бас их бодоод байдаг хүн байгаа ер нь. Дандаа буруу худлаа ч юм уу тийм болохгүй мэдээлэл төсөөл үе тийм мэдээлэл их тараадаг. Болцсон. Тэгээ нөгөө хүмүүс тэр нөгөө фэйсбүүк юугаар тэгэл тэнд нь итгээд ерөөсөө тэрийг уруулаад янз янзаар ингэ яриад байдаг. Би бол энийг бол бас буруу л гэж бодоод байдаг шүү дээ. Манай хамбогдынхан бас эсэргэл баг энэ. Ер нь л ихэнх нь эндээс энэ оюутлагатай ямар нэгэн байдлаар айл болгол холбоотой баг. Энэ оюутлага гэдэг газраас л ажил амьдрал ар гэр тий. Сайхан амьдрахын хүүсүрэн тавигдаж шүү дээ. Одоо энэ хамтрал одоо ханган нийлүүлэгчид гэхэлэр одоо та нар мараас ханган нийлүүлэгч байгаа. Тэ? Бага. Хамбогд хурддаг компани бол одоо ханган нийлүүлэгч. Тий. Одоо автобусаар тээврийн одоо үйлчлэгээ үзүүлж ирэх гэсэн үг шүү дээ. Ер нь бол өөр ийм олон компаниуд эндгээд шаардлага нь Монгол компаниуд энэ төр гэсэн тийм юм байдгүй ер нь. ер нь бол айл болох нөгөө өмнө говь орон нутгийн компаниуд ажилчдыг оюутлогоо дэмжих бодлого хэрэгжүүлдэг. Айл болох өмнө говийн иргэдийг ажлын байраар хангах, өмнө говийн компаниудыг одоо ямар нэгэн ханган нийлүүлэгч болгох ч юм уу иймэрхүү байдлаар ерөнхийдөө их дэмжиж ажилладаг. Тэгээд бид нар бас нөгөө орон нутгийнх гээд бас орон нутаг энэ сайхан нутгийнхаа буйнд бас сайхан Хамбогд төрж өссөний Тий. буйна хэдлээ сууж гинэ гэдэг шиг тий. Тэгэл байх. Яста буйна хэдлээ сууж байгаа. Бас битэр чинь нас бас залуу тий. Одоо 30 тий. Тэгээд энэ сайхан хажуудаа байгаа энэ сайхан уул уурхай тий. Буйнд бол ди сайхан ажил хийгээ явж байна. Бас бахархтай шүү. Нэгэн тэнд ирснийг тэр тусмаа оюутлагад ажилладаг одоо та ханган нийлүүлэгч байна. Итгэлтэй түншин байна. Би нэг гүний урахаар орж үзэх гэсэн. Та одоо оюутлага мөлөний өмнө хэлж өгч болох. Одоо бөөнл юм болдог бах та тий зөвшөөрөл энэ төр гээд. За тэгнь. Ер нь их нарийн юм болно. Гэтэ яг өглөө эрт нөгөө манай ажилчид бас өглөө эрт дөрөвс эхэлнэ. Тэгээд
би ярий. Автобус уу? Ажилчид дөрөвс эхлэх гэдэг нь Тэгээ ажил. манай одоо ажилчин автобусны одоо жолооч чинь цаг нь 4-өөс эхэлчихэж байгаа шүү дээ өглөө. За. Тэндээ. Тэгэхээр тэднэр лугаа яриад нөгөө мэйл хүсэлт явуулна. Ийм хүн орно, манайд чичээ ирсэн. Гэт орох хэвээр. Тийм бах тий. Миний таньдаг хүн байгаа. Гүний уурхайд ажилдаг хүн байгаа. А бүр. Тий. Тэгэхээр тэр хүн надаас илүү гүний уурхайг одоо та сайн мэдээд өгчих байх л гэж одоо тайлбарлаад танилцуулаад тийм ээ. Маш хитэн цаг. Тэгэхээр бүр өдөрөө тэгэхээр хитэн цагт явна гэсэн үг үү? За бид нар одоо чинь өглөөнөө 4 хүхэд би одоо ингэж яриад хэлчихнэ. Өглөө нээжэндээ өглөө 4 хүхэд ийм хүн очноо өсөлт явал гэ би ийшээ яриад хэлчихье. Бүтээсээ билээ. Бүтээж өгөхийг хичээгээрээ. Хичээгүүлэн хүсье. Болох байхаа тэр. Олон тэр хэдэн метр доош гүн байгаа юм бэ одоо? Одоо 1300 м гэж байгаа. Тэгээд тэр чинь доороо ороод бас ингэж хонгол гараад бас нэлийн хол явдаг болцсон гэж ярьж байгаа. Тэгээд бид нар ч одоо бас яг тэр гүний ургаан талаар чинь тийм нөө гадаа мэдээлэл тийм орж бол бид нар ч орохгүй шүү дээ байнга гэж байгаа. Тэгээд тусгай зөвшөөрлөөр тэр чинь тусгай сургалтанд зуудсан тийм хүмүүс нь орж ажиллаж байгаа. Бид нар бол нөгөө дээр дээрэл та нар маань бол ажилчдыг аюулгүй ажилд нь хүргэж өгөх ёстой. Аюулгүй гэрт нь хүргэж өгөх ёстой. Хариуцлагатай үүрэг хүлээж байгаа хүмүүс шүү дээ. Сайхан ажил юм аа, сайхан ажил юм. Тэгвэл маргааш үлээ эртхэн босох нь байна. 5 гэж босох юм юм шүү. Босох юм шүү бараг тэгвэл. Тэгээд хамгийн сүүлчийн автобус 6:20 төрлөн. Тэр автобусандаа суугаад бүсээ бүслээ. Би нэг хоёр жишээ ярьчих тийм ээ. Аха. Юуны би нэг оюутлогод энэ бас нэг сөөрөг оюутлогоо болохгүй байна нэ тэрийг манай залуучууд нэг халширдаг аюулгүй ажиллагааны талаас. Тийм юм байдаг байхгүй юу? Тэгэд миний амьдрал дээр нэг хоёр юм тохиолдож байгаа. Би нэг дундгоо замд явсан дундгоовын дэлгэрчдээс нэг овсол болцсон. Байж байна. Шүн. Тэгээд дүүн бэртэз гэмтдсэн бас нэлээл хэцүү. Тэгээ нэг нөхөр бол яагаач байгаа. Тэгээ хоёул нөө харанхуй шүн нөгөө амт нэг өргөж мөргөөд яасан. Нөгөө нөхөр хөөе наранпаа сайн уу гэд тэгдэг байхгүй. Тэгээ хэмбэ чид яа юу болов гэсэн чинь нөгөө манай бүр 11 12 онд би нэг автобус бариулах гэдэг тэр үнийг сургаах га чадаагүй. Ерөөс автобус унж чадаагүй. Тэр нөхөр тэр машин зууж явсан. Оюутлага танай танд очоо би 10 хоног жамтай автобус барих гэж явахдаа ганц бүсээ зүүж зурсан. Ганцаараа яагаачгүй. Тэгээ би тэн дээр их баярлж ирсэн байхгүй юу? Нэг жишээ энэ одоо байгаа. Хоёр дахь нь одоо нөгөө оюутлага чинь жил болгон эрүүл мэндийн үйлдвэрт орсон байх хэрэгтэй тийм ээ. Нэг жил зарим нь 6 сар авч яана тэгж явж. Манайх бол нэг жилээр явд. Тэгээ саяхан би бас өөрөө бие үзүүлээд нөгөө эрүүл мэндийн үйлдвэрт нөгөө хамрагдсан байх хэвээр. Одны зүгээрээс энэ жил одоо ингээ бөөрөнд өөрчлөлт орсон байж гэдэг юм уу те. Бүр адгийн наадсахын энүүгээр л хүмүүс энэ оюутлагууд ажиллахад ийм юм байж шүү гэдэг. Ойлгож хэлж чадах нь вэ шүү дээ одоо те. Тэр нөхөр бол амнасаа тэгээ амарцсан ганцаараа зүгээр хоцорсон байгаа байхгүй маш автын ослоос. Энэ бол яг миний амьдрал тохиолдож байгаа тийм. Энийг бол хүмүүс. Тэгээ ер нь гэхдээ би гайгүй байна уу? Ер нь бөөр. Би одоо гайгүй. Тэгээд дэрийг дор нь мэдээд бид нар эмчилгээгээ хийлгчихжээ л байна. Мэдхгүй тэгээд нөгөө жилдээ сэтрээд аваа явсан бол ер нь тэгээд бас улаан гэрэл асна гэсэн. Болчихж байгаа байхгүй тий. Хотынхоо нийтийн тээврийн автобуснуудыг танай автобусууд шиг болгомоор байна. Шинэ жилийн гацав шиг гэрэл хийгээ тий. Тэр тий хотын үзмж ч гэсэн гоё шүү дээ тий. Нэг бас нэг алтаас юмнууд явж байхаар ч бас тэгэл болдгоо юм байна л да. Одоо тий сэтгэл хэрэгтэй байх та ер нь тий. Сэтгэл хэрэгтэй. За би мишока аваад энэгээр нь онцох. За энэ дээр ч одоо унтуулмаар болоо дуулна. Зүгээрээ. Энэ сайхан тухтай ор засаж унтсан дээр хөө одоо За яа. тийхүү. Тэр хол газраас ирсэн. Би ч азтай байна. Дэмчгийн хийдээр таарчаад. Тэ. Хаач мэдлэг бол тэгэл хоёр ингээл залбираад хоёр тийш явах Харин би ч бас нэг хаана харсан хүн бүлээгээ эхлээд нөгөө дуучин болд нэг таарсан. Өөрөө чи өмнө говь хөлөөгөө тэгж би дуучин болд байна хаа гэдэг намайг тэр шиг л өнөөдөр хаана харлаа гэж би бас нэг жоохон тэгээд байсан. За. Тэгвэл за ор засчих. За ор засчих. Тэ тэр амарх. Би ч тэ. Тэгээ сайхан унталгүй. Тэгээ өглөө хоёр тусаад. Өглөөр тусаад. Тэ. Гүний урахаар танаа холбож өгөх нь байна. За тэгээ би бол тэрийг одоо ямар ч хэлсэн тэр ажлыг одоо яриад өглөө тэгээ босчих واخ. Энэ бүгдийн ном журмын дагуу те. За.
дэмжгийн хийдэд мөргөж явахдаа Наранбаатар гэх Хамбогд хурд компани захирал энэ ахта таарад гэрт нэрсэн байна. Тэгээд урд нь би танад тоны гэж гуйдаг байсан бол харин тэр энергийн гайхалтай газар Наранбаатар ахта таарад Наранбаатар ах маань манад очиж хоноо гэсэн бараг урилгаар энэ гэрт ирээд тонж гинөө. Хүний амьдралд диплом гэхээсээ илүүгээр ажилдаа өмнөж байх, тэр ажилдаа дуртай байх, хөдөлмөрч байх нь амжилтанд хүргэдэг хамгийн тод жишээ Наранбаатар ах байна. 8 дугаар ангиасаа сургуулаа орхиж жолооч л болно гэсэн хүсэл мөрөөдөлтөд хөтлөгцөөр өнөөдөр 200 гаруй жолоочтой энэ том компаниг байгуулсан ийм хөдөлмөрч, ийм сайхан гэр бүл байна. Тэгээд цэцэг шиг хоёр охинтой энэ гэр бүлийн амьдрал хөдөлмөрсний эцэст нэг зүйлдээ тууштай байсны эцэст баг багаар дивжиж өнөөдөр сэтгэл дүүрэн багтам өндөрч хааж байна. Одоо ингээд унтаж байгаа би маргааш өглөө оюутлогын уурхайн гүнд орох тийм зорилго тавьсан. Наранбаатар ах манаас гүндийн уурхайд ажилдаг, уурхайн гүнд ажилдаг хүнтэй бас холбож өгье гэсэн бүтэх болтугай. Тэгвэл бүгдээрээ маргааш 1350 м газар уурхайн гүнд хонох байхаа. Ингээд унтаж амраа сайхан байна. Сайхан амарцгаасан уу? Нөө сайхан амарлаа. За сайхан амар уу? Сайхан амарлаа. За дулаахан хоноо тухтаад Тийм нь яасан гэж ирээвэ? анаа нэгээс өглөө ирж өсөгдөр ороо 2-т унтсан тэгээд. Тэгээд амсаа тий. Одоо тэг жоохон унтнаж цаад айгууд. За та. За ундоо. Хоцтой цай. Тий. Манай эдгийнх ундал гэж яа. Унд гин тий. Тэмээний борстой шаардастай. Эндээс өрөм хийгээд. Өрөм хийгээд тий. За. Хамаалын өрөм хийгээд. За өнөөдөр хүн ажлын ямар төлөвлөгөө байна? За өнөөдөр одоо хүмүүс эхний ээж таадаг 2 дугаар болж өгöd. За гэлээ. Тий. Тэгээд эргэж ирээд ажилдаа орно доо. Өдөр тутмын ажил ер нь ямар шиг үйл ажиллагаарыг үргэлжилдэг вэ? Одоо тэгээд яг эхний чинь дөрөв хурал яваа хийгээд болж байгаа юм юу байна, болохгүй байгаа юу байна гэдэг. Тэгээд ажлаа төлөвлөл гарна. Ажил дээр очиж чугаал эсвэл ямар ажлууд гарч ирсэн байна. Тэгээд төлөвлөл. Тэр нөгөө ойлгоогоос бас мэйл ямар чиг үүрэг биднэрт өгсөн байна те. Тэгэхээр байна. Гэтэл болж байгаа болохгүйгаа бүх юм аа л. Өнөөдөр өдөр очиж шийдэж чинь гэсэн үг. Би одоо. Тэгэл тэрнийхэн дагуу нэг өдрийн ажил тэгэл явуулж байгаа. Тий. 2013 онд та хоёр маань бол энэ компаниг байгуулахад ямар нэгэн зорилго байсан баг. Магадгүй өнөөдөр зорилготой хүрсэн баг. Одоо энэ ирээдүйн зүгээр 5 жилийн төлөвлөгөө удаа тавьж байгаа зорилго юу вэ ер нь? За ирээдүйн 5 жилийн төлөвлөгөө бол энэ компанийнхаа үйл ажиллагааг доголдуулахгүй. Тэ ямар нэгэн байдлаар одоо яг энэ ажлаа л бас сайн хийгээд явж байгаасаа гэсэн төлөвлөгөөтэй. Энэ ажлаа сайжруулаа тий. Ингээ явахсан гэж боддог. Өдөр оройгоо ингээд ажиллаад байна. Хоёр охиныхоо ирээдүйд хэл санаа зовж хэл зохион байгуулалт хийж ийн ер нь. Тэгшээ хүүхдүүдэд бас анхаарал гэж бас хэрэгтэй шүү дээ. Ер нь бол нөгөө миний нөгөө өөр юм бодол байдаг л да нөгөө хэдий бизнес эрхлээд за ямар нэгэн ажил хийж ийсэн ч гэсэн ер нь ар гэрээ давхар авч явах хэрэгтэй. Ар гэрээхээ давхар тэнцвэртэйгээр ажил бизнес ар гэрээг тэнцвэртэйгээр авч явж явах хэрэгтэй гэдэг байдлаар ер нь бол ханддаг л да. Тэгээд хоёр хүүхэдтэй бол нэлээд бас боломжоор сайн анхаарахыг хичээдэг. Тэгэл боловсролд нь ч бас гайгүй сайн анхаарахыг хичээдэг. Ер нь аль болох ар гэрээг бас тэнцвэртэйгээр ажиллаа хийж болно. Ар гэрээг бас тэргүй очир тавьж явах хэрэгтэй. За цайгаа угаатаа мордё доо тий. Аа тийм. Их маг гин цагт ажилдаа явдаг та. Би 9 гээл явна.
9 гээд яв. Тий. Өөртөө гэтээс үлгэрлэхгүй бол бас захирлууд гээд оройдож очиж болохгүй юм шүү дээ тий. Тий. За болно. Өөртөө үлгэрлэхгүй бол тэр захирлууд нь байна. Гээд 11 гээд унтчихад очиж болохгүй юм шүү дээ тий. Тийм тэр их чухал шүү. За түр сайхан цайгаа ундаа уучаад таны ажлыг автуусан суугаад ойлгохоор явчихна. Тэгнь. Одоо 5:30 болж байна тий. Тийм 6-гаар автобусанд очиж сууж чадвал. За. За би чамд хоноосонд баярлсан шүү. За яа хоноолно гэсэн гээд. Хоолн сайн юм а тий. Тий. Тэ гуйлахгүй идэж шүү дээ. Хүүхдүүд гуйлгаад бөө юм болдог шүү дээ. Хоолыг бол сайн хэднэ. За чи өнөөдөр цэцлэгтэй явах юм уу? Энд санжаатамби цэцэлэг байдаг. Санжаатамби юу? Тий. За. Санжаатамби чи юм? Манай дүү. Танай дүү юм уу? За. Ая андмын чи хаалгын тогшооч. Хоноосонд баярлаа их магчээ. Эргээд уулзах ерөөл талбайд дараагийн 5 жилд амжилт хүсье. Хурдтай байх болтугай. Та чи үл хурдаа хөгжлийн хурдаар тэргүүл гэж байгаа шүү. Үргэлж тэргүүлээрээ хурдтай байгаараа хариуцлагатай байгаараа болно. Бас ирж хонсонд их баярлалаа. Гэлалаа танд. Өндөө их байдаг бас би бас энэ манай За. компани Хөгжлийн хурдаар тэргүүлнэ гэж шүү. За гэлалаа. За баяртай. Бай. аав ноёлсон орчод ирээ заяа. Аав ноёлсон орчод ирээ заяа. Таамсан. Хэл явуулах дургу ах шүү. Харин тий. Дургуул ах шүү. Их дургуул ах шүү. За баяртай их магч. Баяртай. Ичмэсэн баярлалаа. За гэлалаа. Өрсөнд баярлалаа. За Тухтасаа автобус суугаад ирлээ. За. Ёстой л нэрээ 60 км-с дээш хурдтай хөтөн биш үү? Тэгж байгаа. Ерөөс нэг жигд хурдтай л явж байгаа. Бүх автобус гэж яа. За. За одоо биш ороход бол асуудал болсон. Одоо асуудалгүй. Одоо ингээд нөгөө ороод бүртгэл нэрийг чи өгөөд бүртгүүлсэн байгаа. Тэгээ манай оюун болд тосоод авчихна. Тий. Би одоо ингээд шууд ажилдаа. Ажилдаа гарна. Тий. Та ерөн заримдаа өөр ингээд ээлж мэлж ингээд яваад автобус сонхгүй юу? Би бол одоо бол унахгүй байгаа. Ер нь бол их унамар санагддаг шиг нөөрөө явмаар санагдаад тий. Унамаар санагдаад байна. Тий. За. За хоноонд баярлаа. За их баярлалаа. Тэгээд ирж хонсонд баярлалаа бас. Та өрсөнд баярлалаа. Энергийн төв дээр, дэмжгийн хэд дээр таарсан. Үнэхээр сах хүчтэй байлаа. Тэгдэ. Ачаалсаа танд. За бай. За. Та автобусдаа сого буцаад хамбогд руугаа. Би энэгээр бас жоо ажил амжуулчаа тэгээ буцнаа. Тийм үү. За. За баярлалаа. Сайн сайхныг өрөө Ойршгүй хадон идэгдэн дэдэн Бач тодогя